Зундууд өрчлөлөгч. Ирэхээр авдраа авах гэхээр бид нар чинь газар доорх бүтээн байгуулалт хийжсэн туршлагатай 1300 метрийн гүнд 200 км-ийн гүний уурхайн туршлагатай ард түмэн. Тэрнээс биш амьдралд анхудаа юм ганц хоолоо уух гэдэг биш ихгүй. Тэгэхээр та бүгдд би одоо бүр 20-30% одоо энэ төслийн өртгийг багасгах санаа зааж өгье. Жишээлх юм бол оюу толгойн гүний уурхаад 5200 ажилч ажиллаж байгаа. 5200. Гэтэл энэ тендер зарлахаасаа өмнө бид нар яг яах ёстой вэ гэхлээр засгийн газар, хотын дарга, оюу толгойн удирдлагуудаа нийлж агаад энэ туршлагыг нь, боловсон хүчийг нь, техникийг нь Улаанбаатар хотод саваа бэлтгэх ёстой байхгүй. Хамгийн өндөр зардал бол бид нар газар доорх 19 км-ийн гүний нүхээ ухах ёстой. Нүхээ ухсныхаа дараагаар тендерээ зарлуул эдийн засгийг өргөж бараг $200 сая хэмнэх бололцоотой. Дээрээс нь бидний энэ мэдлэг туршлага Монгол залуучуудынхаа инженерийг энэ одоо Улаанбаатар хотод оруулж ирэх зайлшгүй шаардлага харагдаж байгаа. Гэтэл ингээд дандаа инженер бэлтгэн, боловсон хүчний бэлтгэнгээд дэмий зардал гаргаад байгаа. Өнөөдөр оюу толгой бол бидний хувьд маш олон жил тэр хүнийхээ нөөцийг бэлдэж байгаа. Дээрээс нь бид нар маш олон байгалийн баялгаа гадагшаа гаргаж байгаа. Өнөөдөр нэг удаа ашиглах зайлшгүй шаардлагатай. Үнэхээр нийгмийн хариуцлага хүрээнд засгийн газрын төвшөнд, их хурлын төвшөнд энийг хилцээрийн төвшөнд оруулаад ирэх юм бол маш олон зардал, бараг 200-300 сая долларын хэмнэлт хийх боломжтой. Мөн дээрээс нь технологийн одоо эн чинь газрыг ухахын тулд бид нар өмнө нь хийгдсэн тэр технологи нь манай Монголд байд юм уу? Эсвэл бид нар авсорсонгоор авсан байд юм уу гэдгийг энэ хилцээрийн шатан дээр оруулах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд бүх юмыг багцлаад гадаад гэсээр байтал бид нар өнөөдөр боловсон хүчиндээ итгэхээ болцсон. Инженерийнхаа байгууламжтай итгэхээ болцсон. Энийг ашиглах зайлшгүй шаардлага. Өнөөдөр өмнө говь оюу толгой дээр ажиллаж байгаа ажилчтай Улаанбаатартаа нэг удаа ашиглаач дэмжээч гэдэг юм саналтай байна. Ингэж энийг үнэхээр одоо сайн чанарын хилцээрийн багуудыг хийж чадах юм бол 200-300 сая доллар хэмнэх бололцоотой. Энийг одоо төслийн удирдлагын баг ажилдаа анхаарч ажилласаа гэж хүсэж байна.